Та бүхэн өдрийн мэнд хүргэе. Гадаад харилцааны сайдаас асуулт асуух гэсэн. Юуны өмнө гадаад харилцааны сайд болон гадаад харилцааны яамны хамт олондос талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Би бас чуулган дээр хэлж ирсэн. Хилэн чандах Монгол иргэдийн эрх ашиг хамгаалах лобби бүлэг буюу дэмжих бүлэг өнгөрсөн оны энэ оны ихээр байгуулагдсан. Гадаад харилцааны яам маань энэ асуудал дээр бидэнтэй нягт байнга хамтран ажиллаж байгаа. Бас олон ажлын ард гараа явж байгаа гэдгийг би бас та бүхэндээ дуулгаад гадаад байгаа иргэд болон лобби бүлэгт байгаа гишүүдийнхээ өмнөөс тусгаалan талархаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм аа. За тэгээд үүнтэй холбоотой хэд хэдэн зүйлийг бас тодруулаад асуумаар байна. Гадаад харилцааны сайдын нийт зардал дээр хөтөлбөрөөр гэдэг дээр гадаад улс оронд байгаа Монгол иргэдэд туслах гэсэн нэг юм зардал байна. Энэ дээр одоо ямар ажлууд хийгддэг юм болоо гэдгийг тодруулж өгөөч. Дараагийн нэг зүйл хилийн чанд байгаа энэ байгууллагаар гэдэг дээр хилийн чанд байгаа Монгол улсын иргэдэд туслах сан гэж байгаа юм байна. Энэ сангийн үйл ажиллагаа болоод сан дээр тавигдсан мөнгө төгрөг юунд зарцуулагдаж байгаа талаар тодруулж өгнө. За түншлэн бас нэг зүйлийг би хайгаа яваад байгаа. Нөгөө ЮНЕСКО дээр манайхан нэг нүүдэлчдийн соёлын ном бичнэ гэсэн гээд тэгээд боловсролын яамн дээр байжгаад дараа нь эдийн засгийн хөгжлийн яам руу нөгөө хүрээлэнгүүд явахад тийшээ явцсан юм шиг болоод тэгээ хайгаа яваад байсан. Миний ойлгосноор энэ ЮНЕСКОгийн үндэсний комиссар энэ төр үүрэг нь явчих шиг явсан юм болов уу гэж би буруу мэдээлэл авсан байж магадгүй шүү. Тэгээ энийг ном бичих байсан мөнгө маань ингээд хаант сууж чадахгүй хэдэн яамны дунд алга болчиход байгаамаа. Тэгэхээр ЮНЕСКОгийн үндэсний комиссарын энэ төр мөнгөнд суусан энэ төр юм байгаа юу гэдгийг тодруулах гэсэн юм аа. Баярлалаа. За бомжрэгчний асуултанд хариулъя. Баццэг сайд. За бомжрэгчрүүнд баярлалаа. Хилийн чанд дахь иргэдэд яг бид нар олон жил туслаж чадаагүйсэн. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бага сага мөнгө гадаадд сурчлах зардлынхаа хүрээнд хилийн чанд дахь иргэдийн санаачлагаар зохион байгуулж байгаа олон нийтийн арга хэмжээ, спорт, урлагийн арга хэмжээнүүдэд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж байгаа. За тэгээ Монгол судлал, монгол хэлний сургалтын төвүүдийг нь бас дэмжлэг үзүүлэх байдлаар ингээд ажиллаж байгаа. За хоёрдугаарт нь иргэдэд туслах сан гэж жижиг зардал байдаг. За энэ нэг 2-300 саяас эхлээд энэ жил харин 715 сая төгрөгөөр төсвөлсөн байгаа. За энэ иргэдэд туслах сан болвол голдуу хилийн чандад асуудал бэрхшээлд орсон иргэдтэй тусалдаг. За энэний бараг 80 орчим хувийг нь дандаа одоо ам эрсэдсэн иргэдийн шарилыг зөөх. За тэгээд бас эх орондоо буцаж чадахгүй байгаа янз бүрийн нөхцөл байдалд орсон иргэдэд зорчих онгоцны плед. За тэгээд бас одоо хэрэгтэй хөвгтөөр холбогдоод шоронд хоригдож байгаа иргэдийг эргэх ийм зардалд бол зарцуулагддаг. За ЮНЕСКОгийн хувьд бол Монголын үндэсний комисс бол маш бага төсөвтэй 10 орон тоонтой ийм байгууллага байгаа. За энэ дээр энэ жил харин бид нэр 981 сая төгрөгийн төсөв тавьсан. Таны дурдсан номны зардал бол энд ороогүй байгаа. Энэ ихэнх нь урсгал зардал байгаа. За бомжрэгч нэмж тодруулъя. За баярлалаа. Саяны миний асуусантай холбоотойгоор бичгээр юм уу одоо ямар зардал яаж яасан юм бол над нэг хургуулчих боломж байна уу? Яг тэгэхээр иргэд бас их асуудаг мэдээлэл авъя гэдэг ингэдэг. Тэгэхээр тэр мэдээлэл бас манай энэ дэмжих бүлэгт байж ивэл бидний ажилд бас тийм болох гээд байгаа юм аа. За баярлалаа. За бомжрэгчүнд тэр нэмэлт мэдээллүүдийг бас гаргаад